Мэдээж хөрс ирүүл байж хүнс ирүүл байна. Хүнс ирүүл байж хүн ирүүл байна гэдэг Монгол Улсын ерөнхийлөгч Хоногийн хөрсөх хэлсэн байгаа шүү дээ, тийм ээ. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн баруун бүсийн хөгжлийн тулгуурлах Ховд аймагт нээлттэй амжилттай хийлээ. Баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээж хөрс ирүүл байж хүнс ирүүл байна. Хүнс ирүүл байж хүн ирүүл байна гэдэг Монгол Улсын ерөнхийлөгч Хоногийн хөрсөх хэлсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас Ховд аймаг жилсэн өнөөдөр хүнсний хангамж аюулгүй байдлаа шийдэхээр хүнс үдэ аж ахуйн газар болон нутгийн аймаг орон нутгийн удирдгууд төлөвлөлтөө ингээд танилцуулж байна л да. Тэгэхээр 23-ны 1-ээс энэ хүнсний хангамжийн асуудлыг аймаг бараг өөрсдөө 100% шийдэхээр 5 жилийн хугацаанд төлөвлөгөө гаргацсан. Түүнийг хэрэгжүүлэх иргэдийн хурлаараа батлуулаад цаашаа ажиллахаар ингээд төлөвлөгөө танилцууллаа.